Зохиолч Цэндийн байгалмаа зохиолыг уншсан Цэдин содон номын зол жаргал. Төгсгөлийн өмнө хурц наран яг л дэргэд байгаа мэт амьсгалахад сэрүү татах биш халуун уураар утаж байгаа мэтэл хамар цоргин амьд хүн тэсхийн аргагүй төөнөн. Халуун шороон цөлөөр хүн бүөхэл амьд амтэнч үл харагдах аж. Тэртээ холоос хар бараан сүүдэр татуулан гайхамшиг гмээр болох үед нэн удалгүй сүрэг тас шавууд нарыг халахлан сүндэрлэн ирнэ. Үүнтэй зэрэгцэн эрүүл чирэг бие тэгш алхаа ирэмгийн 3 залуу зэрэгцэн алхах нь сүрдмээр. Хөдөр алхах 3 эрийн хөлд хатуу шороо хаяа нэг гүйх үлэг гөрвөл ганцхан ширхэг заг модноос өөр юу ч үл харагдана. Ганг сөхөрч суугаад шорон доороос юу ч юм хайн гараараа газар малтна. Галданч мөн хажууд нь суун гараараа газар ухсаар. Тэр хоёрыг хараад амгаач мөн зэрэгцэн ухсаар. 3 эр ухаж байсан атга газраа тэлэн ухсаар л. Хэдэн удаан ухсныг мэдэхгүй гинэт галдан дуун алдан үүнийг хардаа арайч бүх юм дуусчаагүй юм байна. Химэн баярлан хашгирвал амгаа ган 2 ухасгийн очин харвал жижигхэн ногоон ган говс зурвас харагдах нь тэрэ. Баярлсан 3 үргэлжлүүлэн ухсан ч дахин гарч ирсэнгүй. Халуунд хатуу шороо гараараа ухсан 3 туйлдан дээш гарan амсгаагаа даран хөлсөө гарынхаа араар арчин хэвтэх тэдэнд хүний урманд ялаач үзэгдсэнгүйд дахин урам хугаран босон сууцгаан эргэн тойрноо ажин гүнээ шүүр салтацгаав. Амгаа нөгөө хоёртой хандан галдан минь, ганга минь хизээ хаана юун дээр алдаа гаргачихв? Химэн нухацтай асуувал галдан химээх шавилхан битээж мөр тэгш шагаалууга битээ ухаалаг нүдтэй хар хүн ийм юм болохгүй химээ хичнээн анхааруулан сэрэмжлүүлсэн бэлээ. Гэвч өнөөдрөөрөө л амьдарч явсан тэд үүнийг төсөөлөгч үгүй явсан нь дэндүү гонигтай. Химээтэл биеэр арай томж эрэмгий дайчин шинжтэй ганг химээх хар хүн нь тийм шүү. Болдог бол яг тэгж сүйтгэж ухаж төнхөж байгаа бүгдд нь энийг харуулж мэдрүүлэх юмсан. Эргээд яаж ч хичээгээд нөхөж гүйцэж боломгүй алдаа хийснэ эртгөө ухаарсан ч болоосай. Химэн халаглана. Ганг ийхүү өгүүлэн бодлогшрон байснаа. Тэгтээ өвс ургамлын эхлэл ганг өвс цохож байна гэдэг бас баг чадхаа найдвар байна. Галдан түүнийг өлгөн авч тийм шүү. Орчлонгийн бүүгүүд оргүй хоосноос эхэлдэг. Амьд бүхнийг тэтгэх аршаан усал ундруулах хэрэгтэй байна. Химээтэл амгаа химээх цаанаал сүрдмээр эр хүндэл баймаар бүхэл шинжийг өөртөө шингээсэн хар хүн. Би шийдлээ. Энэ бүхнийг засах үйлэнд нь мордлоо. Усчгүй ургамалч үгүй, ургаа модч үгүй, жигүүртэй амьтан ч үгүй, амьд бүхэн устж үгүй болохоос өмнө буцааж бүгдийг эргүүлээ. Та хоёр надтай хамт мордох уу? Химэн шийдэмгээ дууран босож нөгөө хоёрыгоо харвал галдан ганг хоёрч зөвшөөрөн мөн бослоо. Амгаа галдан ганг 3 тийш харан гараа амандаа аваачин шүгэлтгэд тэнгэрээс тас шивууд тэднийг чиглэн сум мэт доошилсоор. Ингээд 3 залуу нүд ирмэх зуур тас шивуунд мордонгууд тас шивууж тавьсан сум мэт шунганан нисэн одлоо. Сааралтан тоосрох тал дондуур амгаа галдан ганг 3 алхана. Амгаа алсыг харж галдан газарт чихээ наан гараараа салхины эсгрээг хаан ямар нэгэн содон авайг сонсхийг хичээнэ. Харин ганг хамраа сартайлган юухшим үнэрлэнэ. Тэгж нар уулын араар орж жаргахад сая нэг ядарсан 3 хэцэг амс хийхээр сууцгаав. Амгаа 408 зохиус цэнхэрдэх манан юу ч харагдахгүй байх чинь. Галдан 408 зохиус салхины эсгэрээ саадах юм юу ч таарахгүй байх чинь. Ганга 408 зохиост чигний хэлтэр хийж үнэртэхгүй байх чинь. Мань 3 ийхүү хэлээд хуур ашиж хатсан уруулаа шилэмдэн долоож гарынхаа араар арчаад юу ч хэлэхгүй өөдөөдөөсөө харж байснаа зэрэг уухайс
Хэмээн дуун алдан дээш харвал тэдний бодлыг сайшаах мэт нэгэн од чанх өмнө нь харавчхав. Үүнийг хараад амгаа Тэнгэр бидний бодлыг сайшаан баталлаа. Тэгэхээр галдан 408 завхирт хөрсөн дээр байхгүй. Тиймээс ганга хөрсөн доороос буюу ган говс цохож байсан талаас эхлэе. Ингээд амгаа галдан ганг 3 тийш харан эсгэрхэд тас шавууд нисэн ирэв. Бушуухан мордон анх ган говс зохиож байсан тал руугаа буцан явтал тэнгэрт төгсөн одод тэднийг замчлан сум харвах мэт сүлэлдэн харвалдсаар амгаа галдан ганг 3 цохойсон ган говсөө харан тойрон сууна. Хаанаас хэрхэн яаж эхлэхээ шийдэж буй бололтой удаан ярилцсан сууна. Амгаа эхлээд ус тогтох хонхор гаргая. Тэгээд тэнгэрээс хуургуй. Химээхэд галдан ус тогтоох хонхор гаргаж болох ч усыг ундруулах татах зүйл байх хэрэгтэй дээ. Ганга тийм шүү. Алд усыг тогтоож ундруулдаг. Тиймээс усан газраа болж өгвөл бүр гүндэн суулгах шижир алтаа эхэлж олох нь зөв гэж бодож байна. Ингэж тохироод манай 3 алд хаана байгааг харуулдаж гарав. Амгаа алсыг төвөггүй ажиж хардаг тул булан дохоо юу ч үлдээлгүй бүгдийг нэг бүрчлэн тогтоохон харна. Галдан ганг 2 ган говсны эргэн тойрныг ухсаар хөрс доошлох тусам сэрүү татан чийгтэж байгаа хараад нөгөө хоёрч баярлан ухсаар л. Хэдий утасныг мэдэхгүй амгаа гинэт дуун алдан би олжглоо. Эндээс холгүй байна. Тийм болоод чинь хэсэг газар хөрсөндөө чийгтэй байж ган говс цухуусан байна шүү дээ. Химэн орлон хилээд гүйгээд явчихав. Галдан ганг 2 түүний ярихыг сонсон араас нь даган хамаг хурдаараа гүйцгээлээ. Төдөөдөлгүй нэгэн уулын биелдэрэн зогсцооход хин нь халуунд багтран амьсгаадан юу ч дуурч чадахгүй хэсэг азнав. Сая өндийн эргэн тойрноо ажвал эргэн тойрон сүрлэг өндөр хайрхан уулас яг л харуул хийж буй цэрэг шиг тэдний ирсэн тэргээд онцлоод бахархах зүйлгүй жижиг гэр шиг хайрхан уулыг хүрээлсэн мэт харагдах аж. Галдан ган 2 асуусан харцаар амгаан өөдөөс харвал амгаа. Галдан үүнийг сонсоод газар хэвтэн чихээ наан мөлхөн. Харин ганг мөн л мөлхөн булан дохоо бүрийг үнэрлэн явсаар тэр 3 хичнээнж тойров сая нэг ирсэн зүйлээ олцгоов. Нарийн харсан хүний л ажиглаж барах уулын бэлд байх зурусхан зайгаар нарны туяа мэт шижир алтан гялтганаж байх нь тэр. Амгаа тэгэхээр одоо ямар тайж бид хайснаа оллоо. Хаанаас хэрхэн яаж эхлэх вүлээ? Галдан шижир алтны голомтон энд байгаа болохоор эндээс эхлүүл яаж байна? Ган говс сухаж байсан газар тэгш нам дор газар нуур болон тогтоход тохиромжтой байсан. Тэндээс эхлүүл яаж байна? Амгаа бодлогошрон дүнхийн сууж байснаа сая амнэн гуруула эхлээд хайрхнаасаа гуйж шижир алтаа гаргаж авъя. Ямархуу хэмжээтэй хэрэг байна гэдгийг тэгээд аль болох олон газарт нутагшуулан хөрсөнд нь суулгаж дараа нь тэнгэрээс хураагүй. Ангасан бултыг амьлуулан тэтгэе, цангасан бултыг цэнгүүлэн тэтгэе, улаалсан бултыг ундаалан тэтгэе, хатсан бултыг дэвтээж тэтгэе. Ийхүү хөөрхөд галдан ганг 2 зөвшөөрөн гурвуул сөхөрч суугаад мөргөж эхлэхэд наран жаргаж байв. Мөргөлөө дуусгаад өндийхөд наран чадал урган угтлаа. Амгаа галдан ганг 3 мөргөлөө дуусгаад зэрэг өндөй тул урд нь байх жижиг завсар аажим тэлэгдэн нээгдэж байгаа нь харагдав. Хинж дуугар чадалгүй өнөөх үзэгдлийг сонирхон ажсаар гítэлч хүн багтах дайны онгоох нь ороод үзгэх шиг. Олон чин бодолгүй гаргасан завсраар гурвуул орон харвал тоо томшгүй их шижир алт шаргалтан гээж байлаа. Үүнтэй зэрэгцэн томоохон алтан дээр биеэр ойролцоо сахал усандээ баригдсан 2 хар хүн цэц булаалдан сууж байх нь тэр. Анх харахад өвгөн байна гэж бодож байсан ч цог нь буураагүй сэргэлэннүүд хурдан шаламгай хөдөлгөөнийг хараад тэдний бодол өөрчлөгдөв. Бүгд өөдөөсөө асуусан гайхсан харцаар ээлжлэн харна. Ганг галдангийн араар нуугдан чихэнд нь уулын савдаг юм болов? Галдан
Тэгж харагдахгүй л байна да. Химээтэл амгаа төрүүлэн ам нээн. Амар минь дөө. Бид харангадаж хатсан тал нутгаа дахин сэргээхээр шижир алт гуйж явна. Химээтэл насаар арай ах байрын нэгэн сууж байсан алтнаасаа өвсрөн буугаад амар минь дээ. Ашгүй ингэж нэг хүний бараа харах гэж намайг голч харин энэ хүнийг намнан гэдэг. Бид хоёр бас л та нарын адил зорж ирээд яламгүй алдаанаас болоод энд хашигдсан байсан юм. Химээтэл намнан тийм шүү. Орчлон ертөнц дээр амьд бодгаал хоёулахнаа үлдэж хэмээн бодож явсан бэлээ. Аз болж та нар минь биднийг гаргаж авлаа. Голч эндээс шижир алд авч хөөрсөнд нутагшуулан урсгал усаа ундруулах хэрэгтэй дээ. Химэн намуухан бөгөөд шийтэмгийн дуугаар хэлэн тухаараа харвал амгаа. Бид ч бас тэгж ил бодож явна да. Одоо тэгэхээр тавуулаа боллоо. Ямар ч үг байсан дахин хаагдахаас өмнө даах хэрээрээ эндээс гаргаж хэрхэх талаараа ярилцсан нь зөв байх. Галдан яаг үнэн. Бид ямар нэг байдлаар учиртай болоод л энд таарлаа. Зүрх сэтгэл минь тэгж хэлж байна. Өөртөө хийж чадах зүйлсээ харуулах цаг нь болжээ. Ганга энд цэц булаалаад юу хийх вэ? Нэг нэгээр гарч яавч болохгүй байх. Тэгэхээр бүгд өөртөө даах хэмжээгээр аваад зэрэг гарсан нь зөв болов уу? Амгаа, тийм шүү. Алив зогсоод байж яахав. Бидэнд хорон мөч бүхэн энэ шижир алтнаас үнэтэй. Химэн хэлээд төрүүлэн доош суун хоёр гараараа газарт байх алтыг хаман авахад нөгөө хэд ч дууран бүгд тэвэр дүүрэн алт авцгаав. Амгаа, за тэгэхээр энэ зайгаар бүгд зэрэг гарч яавч багтахгүй. Химээтэл галдан бид сая мөрөглөө дуусгаад өндийхөд яаж нэгдэж байсныг харсан. Тийм болохоор зэрэгтэж зогсоод үзье. Голч болж байна. Гэхдээ хаширхаас буруудахгүй. Бүгд эндээ бид хоёр шиг хашигдвал яана. Тийм болохоор амгаа бид хоёр эхэлж гарыг. Намнан болилтоо чи. Би ч гэсэн эндээс эхэлж гарахыг хүсэж байна. Дандаа яхаараа чиний зүв байдаг үлээ. Гэтэл галдан та хоёр битгий маргалдаад бай. Хүсэл зорилгоо нийлүүлж чадахгүй бол хинчиг байлаа гэсэн ялгаа алга. Харж байна уу? Тэр цай багасаад байгааг. Үнэхээр орж ирсэн зай багасаж байгаа харагдахад ганга голч намнан гурав зэрэг гарахаар ухас хийв. Амгаа дууга томсхон зогс битгий хөдөл. Ингэж дайрах юм бол гарч амжихгүй замдаа хаагдаж өгөх болно. Алив зэрэгцээ зогсцгоо. Ингээд тавуулаа зэрэгцэн зогсон нүдэ анан дор бүрнээ нэгийг шивнэн. Гэтэлж төдөөдөлгүй нүүрэн дээр нь халууд өгөн нарны туяа тусаж байгаа мэдэгдэхэд нүдэн нэн харцгаавал бүгд зэрэг гараад явхаар том онгоосон байлаа. Ингээд таван залуу хүсэл зориг нэгтэй тэвэр дүүрэн шижир алдтай, эрэмхий дайчин алхаатай, эрэлхэх шийдэмгийн царайтай зэрэгцэн алхан гарах нь цаанаа л сүрдмээр бас бахархмаар. Галдан би урд зүг рүү морлоо. Ганга би баруун тийш мордъё. Голч би хойд зүг хөдөллөө. Намнан би зүүн зүгт мордлоо. Амгаа би үндэ үлдэж та нарыг хүлээж бай. Тэр харагдаж байгаа хайрхны орой дээр бүгдээрээ уулзъя. Химэн заахт нь харвал оройн үл харагдах шовхон дор хайрхан уулын тийш заахад нөгөө дөрвч зөвшөөрөн дөрвөн зүгт хөдөлхөөр тас шувууга дуудан эсгэрэх гэтэл амгаа хориглон ямар ч жигүүртэн байхгүй өөртөө явган явж орчлон гинэ. Зорсон үүлээ бүтээгээд эндээ цуглахтаа жигүүртэнтэй ирж болно. Одоо хөдөлж болно. Ингээд галдан ганга голч намнан дөрвөн зүгт хөдөлж амгаа харин өмнөө харагдах оройн үл харагдах өндөр уулын зүг явлаа. Галдан урд зүгт шижир алтаа тэврэн хөдөллөө. Яваад л байж. Урсгал ус тогтож болох газарт сөхрөн сууж гараараа ухаж байгаад атга алтаа үлдээн. Цаашлах тусам алтан хүн дөргөн халуунд гялтганан нүдийг нь гэлбүүлэн бараг л гар дээр нь хайлмаар байсан ч гайхалтай нь тэгсэнгүй. Зөн совингоороо хойноос нь хэн нэгэн түүнийг ажиглан дагаж байгааг мэдэрч байсан ч эргэж харсангүй. Хэдэн ч нар жаргаж, хэдэн ч нар мандсныг мэдсэнгүй. Сая нэг тэвэртэн байсан алт дундарсаар дуусахад баярлан хоёр гараа дэлгэн дээж харан хэвтээд уртаар амьсгаа авлаа.
Ингэж хэвтсэн ч гэсэн яалтж үгүй зөөлөн инхрээнүүд түүнийг ажиглаад байгааг мэдрэх тусам яалтж үгүй энэ эзгүй зөлөөт газар бас нэг хүн байна. Тэгтээ тэр инхрээ зөөлөн эрэмгийн хэрн эмзэгнүүд эмэгтэй хүн болохыг нь төвөггүй хэлээд өгөв. Хэрэг би эхэлж хөдөлвөл надаас айгаад урагчж мэднэ. За байз, яаж эвтэйхэн өөрийгөө ойлгуулах вүлээ? Хэмээн түмэнтэй бодсны эцэст сая хариултаа олов. Галдан өндийн завлин суугаад сайхан уртын доо аялж эхлэхэд уулас хөгжин найгах шиг. Үнэхээр галдан андуурсангүй. Дуулж эхлээд удаагүй байтал газраас бүх биеийн шорооноос ялгархаа байсан ч үзэгсэлэнтэй царайтай эмзэг турхан хэдийж хат сууж боргошсон царайтай нэгэн эмэгтэй босоод ирхэн тэр. Галдан эмэгтэйг үзээд гайхсангүй. Дууга өргөжлөгөлн дуулж толгой дохин мэндэлвэл өнөөх эмэгтэйч харуу нэмсгэлэн дэрэгдэн очин суулаа. Галдан эмээгээд юу хийх вүлээ? Энд суу. Эмэгтэй та хүн байх нь тийм ээ? Хэмээн элд баярлан асуусан гайхсан харцаар өөдөөс нь харвал галдан хариу нэмсгэлээд тийм ээ. Би орчлон дээр ганцаардаж орхигдсон бүхнийг хайж яваа нэгэндээ. Эмэгтэй ингэж нэг өөрөөсөө өөр хүний бараа харж өөрөөсөө өөр хүнтэй ярих гэж та намайг орхихгүй үсттэй. Мэдээж үгүй. Хатаж ганцсан бүхнийг зөөлрүүлэн аргадах нь таны минь чадал. Тийм гэж үү? Би тэгээд яг яах ёстой вэ? Та хэдий ганцаараач бүгдийг тэсэж давж гарсан. Тэгэхээр та төвчээрэн туйл. Та намайг эхэлж харсан ч харсан даруйдаа ирж аврал ирээгүй. Тэгэхээр та ихэмсхийн туйл. Та энэ бүх ганцаарлыг даван туулах та дусал нулимс унгаагүй байж одоо миний хэлснийг сонсоод нүдэнд чинь нулимс цээлгэнэж байна. Тэгэхээр та зөөлөн ариун сэтгэлийн туйл. Эцсийн мөчөд шийдвэрээ та өөрөө гаргаж шууд хэлж байна. Тэгэхээр та шийдэмгий бардамналын туйл. Тийм ээ. Би бүгдийг бүр ямар ч хэцүү бүгдийг тэсэж төвчж чадна. Гаргасан шийдвэрийн төлөө бат бүх зогсож чадна. Миний л гэсэн бүхний төлөө амиа өгсөн ч би чадна. Харин энэ бүхний хариуд ганцхан үг хэлэхэд би нуур татуулан сэмэрч уйлна. Зүрх сэтгэл минь энэ шороо шиг түмэнтэй эмтэрсэн ч би бүгдийг давж гарч чадна. Дээрээс төөнөх нар шиг халуунаар галлаж байсан ч би шүтээ зуугаад давж чадна. Намайг яаж ч байсан би бүгдийг тэсээд гарч чадна. Ганцхан би үр хүүхдийнхээ төлөө л нугарч эмтэрнэ. Би шийдсэн. Сайн байна. Тэгэхээр хамтдаа энэ ангасан тал нутгаас эргэж сайхан дуугаар сэнгүүлье. Эмэгтэйч зөвшөөрч цээл сайхан хоолоогоор дуу эхлэхэд галданч даган дуулсаар. Галдангийн хөлс эмэгтэй нулимс газарт тусалж эхлэв. Эмэгтэй гинэт доош сөхөрч суугаад ихээр уйлахад галдан зэрэгцэн сун ингэртээ ивэлэн тэвэрлээ. Эмэгтэй би дахиж энэ мөчийг хизээч амсахгүй гэж боддог байсан. Би зөвхөрч байсан ч яагаад ч юм юугаач мэдэхгүй зүгээр л хэн нэг хайж хөндлөн гулд явдаг байсан. Тийм ээ. Би үнэхээр их ганцаардсан. Хамгийн сүүлд хизээ уйлснаа ч мартаж. Та чадсан. Одоо дотроо онгойтол уйл даа эмэгтэй минь. Хатуу чангаж эмзэг турах юм шүү дээ. Эмэгтэй галдангийн ингэрт наалдан ёстой л сүн татуултал уйлж гарав. Галдан эмэгтэй мөрийг зөөлөн тогшин аргадан тайвшруулан дуу дуулж өгнө. Тэр хоёрын сууж байсан газрын хөрс дэвтэн нялхарч байгааг галдан хараад баярлахын ихээр баярлан дууга улам чангадуулахад эмэгтэйч уйлсаар. Нулимс газарт буух тэр сацуу нялх ногоон зүлэг хагдран цохиж эхлэх нь тэр. Ийхүү галдан өөрийн зорьсон хэрэгээ бүтээн эмэгтэйг дагуулan анх салж амгаа хүлээж буй газар руу хөдлөв. Ганга алтаа тэрэн баруун тийш хөдөллөө. Яваад л байж. Харсан хонхор ус тогтож болох газар бүрт атга газар ухан байршуулсаар. Тийхүү явж байгаад хараанд үлг уйцэм их хонхор талд ирэв. Энд ч ус тогтвол овоохон байх чинээ. Гэвч хаан нутагшуулвал дээр бол хэмээн бодон хонхор талыг туулан явтал нэг их том чулуу нүднээ тусав. Яг мөн энэ чулууг хөдөлгөж чадвал магад доор нь ямар нэг юм байгаа бах.
хэмээн зөн савиндаа итгэн чулууг хөдлөхөөр тэрч явсан алтаа бүгдийг нь газар тавиад хүч үзэн хөдлөхөөр үдэж тарав. Мөрлөж нэг үзэн доороос нь өргөх гэж нэг үзнэ. Хамаг хөлс хүчээ шавхан том чулуун даагуур хоёр гараа оруулан мөрлөж байтал гинэт бас нэгэн хүч нэмэгдэн өргөлдөж байгаа нь мэдрэгдээд ирэв. Тийм ээ, ганга андуурсангүй. Бас нэгэн хөдөр чирэг биетээ шанаанаасаа игэм хүртэл ургуулсан сахлаа шүлжин нэгтгсэн эр хүн түүний хажууд дэмнэн зогсно. Хоёул хэсэг амарч байхдаа танилцав. Чи хаанаас гараад ирэв? Эндээс хэмээн өнөөх том чулууг заав. Тэгэхээр энэ чулууг хөдөлгөх гэсэн миний бодол зөв байх нэ. Тийм гэж бодож байна. Би бас энэ чулууг хөдлөх чухал доороос нь ус ундрахаа хэмээн бодож зөндөө үзсэн ч чадалгүй эндээ ууссан байлаа. Тэгвэл хоёулаа ээжлэхэн хүсэл бодолтой юм байна. Тийм ээ. Хамтын хүчээр эвийн сэтгэлээр хөдөлгөөд үзье. Ингээд хоёр хүдэр залуу хүчээ нэгтгэн хүслээ шивнэж байгаад их дуунаар уухай хангинуулан зэрэг чулууг өргөтөл саяхан сөөмж хөдлөхгүй байсан чулуу хормын төдий өнхөрхөн тэр. Чулууг хөдлөх агшинд өнөөх залуу холдох гэж байгаад гангийн авч явсан алтыг хөлөөрөө тээжлэн өнөөх нүхэнд бүгдийг унахчав. Ганг түүнийг хараад уурлан "Чи яаж байгаа юм бэ? Наад шижир алтыг чинь яаж олж авсан бэлээ?" "Би өөрөө чулуунд даруулж сүйдэх байлаа. Уурлаад яах вэ хөө? Хоёулаа гаргаад л авчихъя." Ганга залуу хоёр уралдан гараа нүхэнд оруулан атхан гаргаж ирэх тоолонд нүх багсаж эхлэв. "Алуу хурдлаарай, энэ амсар хаагдаад байна." "Тийм байна" хэмээн атгсан алтаа гаргахад ганга хажуугаар нь нэг гараа оруулж амжив үгүй юу амсар бүрч жижигрээд ирэв. Амжиж гараа гаргахтал саяхан л нас гүйдсэн эр хүн бараг багтах байсан нүх одоо бол зорвос төдийл болон үлджээ. Ганга гаргасан алтаа бүгдийг хаман тэврээд босон явах гэтэл өнөөх залуу хойноос нь даган юу ч дууралгүй алхана. Хэсэг явж байгаад нарч уулын цаагуур орон хормын төдий харанхуй нөмрөн авлаа. Энэл мөчийг хүлээж байсан залуу гинэт гангад хандан "Чи хаашаа явж байгаа юм бэ?" "Ангас нь нутгаа ундаалахаар явж байна. Чулууг байрнаас нь хөдөлгөж болдгүй. Тэгвч би бас л ус гаргаж авахаар хөдлөгсөн. Хамтдаа хөдлөгсөн, хамтдаа зүтгэсэн. Хамтдаа гаргаж авсан. Шижрээ надад талыг нүг." "Ганга, чамд тэгэх шаардлага байхгүй." "Залуу, ивэр хэлээд болохгүй бол эр хүн шиг барилдаад дээслэн авъя." Ганга үүнийг сонсоод энэ хүнд яаж ч хэлээд өөрийнхөөрөө зүтгэж цаг алдах гээд байгааг ойлгон зөвшөөрлөө. Ингээд хангаа уул шиг хоёр эрэг гүвээг тал болтол, талыг хонхор болтол ан ман ач тач үзэлцэн барилцсаар. Шүнжин барилцсан хоёр хинэнч унсангүй. Наран жаргаж халууд хөөнхөтөл сая амсгаагаа дарж ядсан хоёр газар тэрэ хадан хэвтцгээхэд хөлс нь ууршин уур татуулан газарт шингэх аж. Гэнэт гангийн нүдний үзүүрт шижир алтан үр адил болсон харагдахад огол хараан босоод "Ганга, залуу минь өндийгөөрөө хөлсөө хатаагүй байгаа дээр эдгээр үр болсон шижир алтаа эргэн тойрон харагдаж байгаа өндөр уулсад тараан байршуулъя. Хурдулж үз" хэмээн хэлээд өөрөө шороотой холилдсон шижир алтаа аван гүйхэд залууч араас нь ухас хийн эсрэг зүгт хамаг хурдаараа гүйв. Ганга шижир алтаа үр цацаж байгаа этэ тараан нэг өндөр уулнаас нөгөө өндөр уул руу хурдлана. Залууч дуурайнд дутахгүй шижир алтаа үр цацаж байгаа этэ тараан гүйсээр. Хоёр тийшээ гүйсэн хоёр ингэж явсаар хоёр талаас анх чулуу хөдлөгсөн талдаа эрсгэв. Харахад шижир алт хоёуланд нь нижгээд үлдсэн харагдах нь тэр. Энэ удаа хинэнч юу ч хэлэлгүй үлдсэн бүх шижир алтаа яг л дүүгүрдэж байгаа мэт дөрвөн зүгтээ тараагаад сая бүгдийг дуусгад хоёр биенээ шоолон инээгээд газар тэрий хатан хэвтцгээлээ. Ганга гараа сунган "Анд минь хамтдаа зүтгэе. Тгий анд минь" хэмээн хэлээд мөн л гараа сунган хоёул атгалцсан гар барин мөрсөө нийлүүлэх агшинд газар хөдлөн уулс доргих адил их дун гарлаа. Их дуунаар хоёул гайхан хартал анх чулуу хөдөлгөж гарсан нүхэнд шижир алтаа унган ухаж байсан газраас ус ба хаанч гэсэн оргилохыг хараад баясан мөргөөд бушуухан тэндээс холдоцгоов.
Үр хэмээн шижир алдаа тараасан газраа эргэн очивол ургаан модны үндэс цухойсон харагдах нь тэр. Ганга анд минь бид зорсон хэрэгэ бүтээлээ. Хамтдаа биднийг хүлээж буй андууд дээр минь очие хэмээн анх салсан амгаан хүлээж буй газар руу урам зоригтой алхацгаалаа. Голч Голч өөрийн шижир алдаа аван хойд зүгийг чиглэн хөдөллөө. Яваад л байж. Голч ус тогтож болох хонхор бултад шижир алдаа суулгасангүй. Угийн хашир нэхуур учир нэг бүрчлэн үзэж бодож ажиж явна. Ганц хоёрыг суулган цаашлах тусам алтан багтахгүй хүнд болох аж. Хэдий тийм ч голч шүдээ зун нэгийг ч орхидуулалгүй алхасаар. Наран жаргаж нойрон хурч байсан ч тэрээр унтахыг хүссэнгүй хүндлэн гулд нэг явсан газраа дахин эргэн тойрч ямар нэгэн зүйлийг ажилгүй өнгөрөөч үхээ хэмээн сэрэмжлэн явах аж. Амьтай голтой нэг ч хүн бөөхөл амьтан ч тааралдсангүй. Тийхүү явсан нэгэн өдөр наран удлахын алдад яагаад ч юм сэтгэлийг нь хөвсөлзүүлэн нэгэн хайрхан татах болов. Төвөггүй алхаад гарчхмаар ойрхон харагдавч голч гарахыг яарсангүй бэлдэн суун нэг бүрчлэн ажин харна. Түүний буудалсан газар тэгш хэдийж нам дор жаахан л аядуулчих бол ус тогтох янзтай харагдахад сэтгэл шулуудан толгой дохин өөрийгөө дэмжиж ажилд орлоо. Голч газар мөлхөн шаргалтан байх элс шороог хоёр гараараа яг л усанд сэлж байгаа мэт сэлэн тараана. Хэдэн ч өдөр ингэж хоёр нүцгэн гараараа тэгшилж янзлсныг мэдшгүй. Сая нэг үндийн харвал түүний сэлүүрдэн хашилт хийсэн шул шороон донд урсгал усан тогтож болох үс босныг хараад сая л уртаар амьсгаа аван үндийх гэтэл цээжин биен нь хүндөөрлөн шархирна. Гайхан харвал баруун хавирганы доороос эхлээд ар зоо хүртэл цус шүүрэн зулгарсан байх нь тэр. Голч түүнийг хараад өөртөө цусал гаргаж болохгүй юм шүү. Яаж тогтоох вүлээ? Тэрээр сурснараа эргэн тойрноо харж байснаа хашилт болгон хураасан шорооноос тэвэр дүүрэн авч зулгарсан газар бүртээ хөлсөөрөө норгон наасаар. Зарим нь бутарсан жижиг чулуутай хар хөх, зарим нь шороогоороо шаргал бүгдийг хөлсөө шудран арчиж зулгарсан газар бүртээ наасаар. Маш их хорсож буй бололтой шүдээ цун нүдэ анан хөмхийгөө зуусаар саял нэг дуусгав. Хөлсөн шавхагдан хатгаас өмнө бушуухан үндийн шижир алтаа аван нутагшуулан хэрхэх талаараа бодхоор нүдэ анан завлан суугаад бясалгаж гарав. Тэрээр суугаа чигээрээ хоёр гараа алдлан нар зов тойруулан эргэлдүүлж эхлэв. Төвний хоёр гарын эргэлдэх хөдөлгөөнд газарт байгаа шороо ямах ямхаар хуримтлагцаар тоос болон төвний хоёр гарын дунд дугуйран тамарсаар. Голч нэгэнт зог тусан доош тонгоон чихээ хөрсөнд наавал яахаарахгүй түүний доор усны урсгалын чимээ дуултах нь тэр. Баярлсан голч үндийн босход түүний дугуйруулж бөөрөнхийлсэн бөмбөлөг айтай тоосон цор алган дээр нь буухад хөлсөн насгаран бөөрөнхий дээр дусалсаар. Голч хийх бүхнээ хийлээ хэмээн өөртөө шивнээд үндийн өмнө харагдах хайрхан уулын оройд гарвал яг л ширээ адил тэгш тал бас байв. Хэрхээ мэдэхгүй мөн л бодхоор газар завлан суун хоёр нүдэ анан өнөөх бөөрөнхийлөгдсөн зүйлээ гартаа барин суулаа. Амьсгаанч гүйцэд дарагдаагүй тэрээр яагаа мэдэхгүй сууж байтал өөр нэг амьсгал түүний алган дээр байгаа бөөрөнхийг үнэрлээдж байгаа юм шиг мэдрэмж төрөхөд үргээчихгүй тул алгуурхан нүдэнэн харвал зээрэн янзаг байв. Өхөөрдөн хайрлан эвийлэх аргаа олж ядан өөрийн эрэхгүй цээж нь ногшхын сацуу нулимс нь хацрыг нь даган урсаж хөлстэй нь хамт томрон томорсоор янзганы хоншоор дээр буух сацуу өнөөх янзаг үргэн давхичв. Голч өөрийгөө буруутхан хэсэг харзанахаар шийдэн мөн л нүдэ анин хөдөлгөөнгүй сууж байтал энэ удаа нэг бус амьсгал мэдэгдээд ирэв. Хүрээд иржээ хэмээн голч бодон нүдэ алгуурхан нээвэл түүний өмнө нэг бус нижгээд зээр тойрон бүчсэн харагдах нь тэр. Голч бүгдийг өхөөрдөн хайрлан ширтэн оогт хөдлөлгүй хэдэн ч нарыг ургуулж хэдэн ч нарыг жаргав.
Гэтэл нэг өдөр хэдийн ижил дасал болсон өнөөх зээрүүд бүгд зэрэг давхин явхад араас нь харвал голчийн шижир алт байрлуулсан газраас ус ундарч байх нь тэр. Тийм байд шүү дээ. Энэ хөрс шорооноос бөөрөнхийлөгдөн амьтай нялх үр төлөв янзахтай уйлзуулсан болохоор чи ямар нэг байдлаар учиртай л байх. Хамт та мордё доо хэмээн өнөөх бөөрөнхийлөгдсөн шороондоо хандан хэлээд энэ удаа твэр дүүрэн шижир алт биш алганд багтах атга бөөрөнхий шороотой анх салсан амгаан хүлээж буй газрын зүг хөдөллөө. Намнан Намнан өөрийн шижир алтаа тэврэн зөвөн зүгт хөдөллөө. Яваад л байж. Урсгал ус тогтох газарт атга шижрээ хэн явна. Намхан хэдий ч өөртөө итгэлтэй хурдан шаламгай хөдөлгөөнтэй тул тэрээр босод шигээ төвөрдсөнгүй. Нэгээс нөгөө рүү дүүлэн харайн нүдэнд үл гүцэгдэн хурдлана. Намнан хурдлан гүйхэд ард нь салхи хэсгэрэн шууган үлдсээр. Тэрээр амьд хүн битгийхэл амьтай голтой нэг чамтантай тааралцсангүй. Хэдий удаа явсныг мэдэхгүй, сүүлдээ хайчгаа мэдэхгүй, нэгэн уулан дээр гарan шижир алтаа бүгдийг нь газар асхан дээш гарan хэвтэж байгаад ёстой л бүхнээ гаргах гэсэн мэт хамаг чадлаараа ойрлов. Түүний хөлөс газарт шингэж ядан асгарна. Намнан одоо би яах ёстой юм бол? Яаж шийдэж юуг олж очих вэ? Бод, сайн бод. Заавал нэгэн байгаа. Тэрээр өөртөө ийхүү хэлээд өндийн суугаад хөл дорой байх шороонуудад хандан нар мэдэж байгаа үсттэй. Би юуг анзаараагүй өнгөрөөч хөв. Яагаад дандаа намайг ингэж байдгийг хэмээн чангаар гомдлон хэлтэл хоёр нүдийг нь даган нулимс асгарчхан тэр. Хизээдээ атгсан юм гартаа 3 ширхэг томоохон шижир алт барьчихсан аж. Нулимс тусахдаа нэгэн дээр нь тустал өнөөх шижир алт гялтганан гялалзаж байснаа бөөрнөөсөө яг л тусалсан нулимс адил хэлбэртэй болоод ирэхт нь намнан сая учрыг ойлгон тийм ээ. Тийм энэ байд шүү дээ. Та нар ямар хөвгөлтэй юм бэ? Яг л хэрэг хийчгээд аав ээжээсээ нуугдаж байгаа хүүхдүүд шиг яасан ч хөөхөн хөвгөлтэй юм. Тэрээр ийхүү хэлэн нулимсаа гартал ганцаараа тачхинтэл чангаар инээд алдан гар дээр нь байгаа өөр нэг шижир алтан дээр дахин нулимс туслаа. Гэхдээ энэ удаагийн тусалж буй нулимс баярын жаргалтай нулимс байлаа. Нулимс туссан шижир алтч удалгүй инээж буй баяртай нүдний хэлбэртэй болоход намнан сая уртаар амьсгаа аван үлдсэн нэг чулууга хэрэгхээ шийдэж ядан бодлогошрон харав. Энэ шижир алт цөхрөл уйтгар гунгийн нулимсных байлаа. Харин энэ шижир алт баяр баяслын нулимсных байлаа. Тэгэхээр энэ үлдсэн шижир алт юуных ээж болох вүлээ? Хүн байх хамгийн чухал зүйлийн нэг юу ээж болох вүлээ? Намнан дахиад л хариултаа олж чадсангүй. Үлдсэн шижир алтаа гартаа атхан хэдий удаан суусныг мэдсэнгүй. Аргаа бараад дээш гарч хэвтэн зүрхэн тушаа шижир алт атгасан гараа тавьвөө үгүй юу зүрхэн нь ёг хийтэл хатгаад авах нь тэр. Намнан ч огол харайн босоод тийм ээ зүрх сэтгэл. Өөрийн мэдээлгүй ийхүү оройтол 3 дахь шижир алт шижиртэн гялалцах нь тэр. Намнан босоод 3 шижир алтаа тусдан аван үлдсэн шижир алтаа бүгдийг хаман гүйхээрээ уруудахдаа хуруун завсраараа цувуулан явсаар нэгэн их хонхорт тулж эгээтэл өөрөө унчсангүй зогсож амжив. Зүүн гартаа 3 учиртай шижир алтаа зүрхэн тушаа нандинан барьсан тэрээр баруун гараараа их нүхний ирвнээс зууран зогсох мөчтөө баруун гартаа байсан бүх шижрээ доош асхан хойноос нь халгалан харж эгээтэл өөрөө өсрөд орчихсонгүй хөл алдан унахтаа нүхний амсарт байх нэгэн хаднаас барьж амжив. Зүүн гартаа байгаа 3 шижир алтаа ганцхан далаалтаар шидэн гаргаад өөрөө 2 гараараа матсаар арайхийн унчгалгүй гарч амжив. Амсар дээр гарангуутаа амьсгаагаа дарж ятан байсан ч 3 шижир алтаа хэн нэг нь булаагаад авчих нуу гэлтэй бушуухан шүүрч аван догтлон амьсгаадах зүрхэн тушаа барин тухаараа ёроолн нүл харагдах нүхээ харамн байтал 2 шанхыг нь даган хөлсөн доош урссаар
Намнангийн барьж гарч ирсэн хадан дээр түүний хөлс тусахад хатаж ховхрон унаж их усан хүрхрээ болон доош сад тавин урслаа. Үүнийг хараад саяхан л учраа олохгүй сууж байсан намнан учиргүй баярлан хөөрч "Тийм ээ, чадлаа. Одоо харин та гурав надтай хамт буцъя да" хэмээгээд гурван шижир алтаа аван урам зоригтой анх салсан амгаа хүлээж буй газрын зүг салхи татуулан хар хурдаараа цуцхыг мэдэхгүй гуйн одлоо. Амгаа Амгаа дөрвөн зүгт явсан галдан, ганга, голч намнын дөрвийг үдэн мордуулаад анх хэлсэн ёсоор өмнөө харагдах, оройн үл харагдах уулыг чиглэн явах гэснээ болон өөрийн шижир алтыг харан хэрэгхээ бодож болохоор завлан бодлогошрон суулаа. Амгаа хэдий удаан суусныг мэдэхгүй. Нүдэрээ эргэн тойрноо харан бодлогошрон суусаар. Тэгж шийдэв бололтой өөрийн хувь болох шижир алтаа аван бослоо. Замдаа алхангаа өөрөө өөртөөгөө яран явна. Хөх тэнгэр минь хизээ юун дээр алдаа гаргад ийм болчихвдоо халаг минь гэж. Уул ус хангаа говь хосолсон, жигүүртэн араатан сүлэлдсэн, сүрлэг сайхан нутаг минь байсан юмсан. Даанчиг яав да. Тийм ээ, энэ бол төгсгөл биш. Ургах улаан нар мандаж байгаа цагт энэ бүхэн мөхөл биш. Бид заавал чадах ёстой. Дахин энэ бүхнийг хизээж амсуулахгүй төлөө одоо л бид тав учрыг нь олох ёстой. Манай дөрөв юу болж байгаа бол ямар ч байсан өөртөө оноосон үүргээ мэдэж байгаа болохоор алзахгүй та дөрөв минь. Харин би эндээ үлдэж юу хийх ёстой вэ? Мөнхөд урсах гол буюу Монгол хэмээх дэлхийн хүүсэнд байх энэ сайхан үлгийн нутгаа заавал бид сэргээх ёстой. Энэ л бидний үүрэг. Тэгэхээр хамгийн түрүүнд юун төлөө мөнхөд урсах гол хэмээдэг вүлээ? Байж. Тэгэхээр эн чинь тийм байж шүү дээ. Энэ нурт хонхор газарт мөнхийн усаа ундруулах ёстой юм байна. Яг энэ газар. Гэвч их нь хаана байна? Амгаа ийхүү өөртөө өвлөн хайрхтын үлмид байх урсгал ус тогтож болох газар татгаж аваа шижрээ гарынхаа салаагаар цувуулан өгсөн явсаар нэг цэгт тулав. Амгаа олон чин бодолгүй хөдөр чирэг сүрлэг биеэрээ сүрийг үзүүлэн дэвээ шаваа хийм байснаа хангаа дэлхийг сэрэгтэл уртын доо хуурдаж гарав. Нүдэ анин хоёр гараа алдлан дээш тэнгэрийг харан эрдүү цээл хоолоогоор хуурдах түүний дуунд бүгд сэргэн баясах шиг. Амгаан дэвээ шаваа хийж байсан газарт хонхорхойн улам гүн шигдэн томорсоор. Амгаа сая дууга дуусхан доош хараад инээмсэглэн үлдсэн шижир алтаа бүгдийг хийгээд өөрөөс гарах хөлс нулимс хоёрооч хамттан шингээв. Бүгдийг хийсэн газраа амьсгаагаа дарж ядан доош харан хэвтгэд түүний зүрхэн тушаа бүлээн амьсгал мэдэгдэх шиг болоход нэгэнтээ цочин харвал юу ч байсангүй. Амгаа газар шороо минь чи миний зүрх сэтгэл хөлс хүслийн ачаар буцаж ам орж ах шүүгэн тийм ээ химээхэд газар хариу өгөх шиг баг хаан хэмжээгээр чичирхээлэн хөдлөв. Амгаа хэвтэж сая босон газартаа мөргөн өндийн нөгөө дөрвийнхөө салж явсан газар руу буцан алхлаа. Төгсгөл. Амгаа төрүүлж очин бусдыгаа хүлээн сууж байхдаа эхийг бодон урд зүгийг харуулдан сууж байтал галдан хажуудаа бүсгүй хүнтэй ирж байгаа харагдахад туйлгүй баярлан бушуухан ганган явсан зүг ажвал ганга бас хажуудаа нэг хар хүнтэй ирж буй харагдлаа. Амгаа өргөжлүүлэн хойд зүгт явсан голчийг ажвал тэрээр ганцаараа бүхтөгнөн ирж харагдана. Харин зүүн тийш харвуу үгүй юу намнан тоос татуулан гүйсээр бараг хажуудан шахуу гартаа нэгэнтэйг барьчихсан ирж яваа харагдав. Амгаа бүгдийг тосон уулзаад асуусан харцаар харвал бүгд дор бүрнээ сэтгэл хангалуун баяртай харагдахад амгаач баярлан төрүүлж явсан галдангийн өдөөс асуусан харцаар харлаа. Галдан би урд зүгт явж хийх бүгдээ хийн хүмүүний эхлэл их хүнийг авчирлаа. Химээтэл ганга би баруун зүгт яваад хийх бүгдээ хийгээд хан уушиг туршигтэй эцэж элэгдэхийг мэдэхгүй эцэг хүнийг авчирлаа. Химээтэл голч
Би хойд зүгт яваад хийх бүгдээ хийгээд цээрийн анзахтай таарлаа. Өгөөрдөм үр төл хөрснөөс босож ирээд үүнийг минь үнэрлэх төдийдэл өсөн дэвжиж байсан. Тийм ээ, би үр хүүхэд авчирлаа. Химээтэл намнан би зүүн зүгт яваад хийх бүгдээ хийгээд хүний амьдралын хамгийн гол утга учир уйтгар гуниг баяр баясал зүрх сэтгэлийг авчирлаа хэмээн 3 шижир алтаа үзүүлв. Амгаа бүгдийг сонсож дуусаад голдон зогсон хөнгөнсөн эрдүү хоолойгоор инхүү хөөрлөө. Та дөрөв бүгд өөрсдийн хийх бүгдээ маш сайн гүйцэлдүүлсэн байна. Одоо бүгд гар гараасаа хөтлөн дугуурн зогс. Ингээд галдан эмэгтэйг хөтлөн, эмэгтэйгээс ганг хөтлөн, гангийн гараас эрэгтэй хөтөлөхөд голч намнин хоёрч дугуурн бүгд амгааг тойрон дугуурн зогсохоосны дараа амгаа үргэлжлүүлэн одоо намайг уугаалах дуунаар та нар ч бүгд зүрх сэтгэлээрээ гараа тавилгүй хамтдаа дээш өргөн уугаалan унтаж буй бүхнээ уриалан дуудаарай хэмээн хэлээд 2 гараа дээш өргөн уухайлахад нөгөө хэд ч хэлснээр нь хийн бүгд зэрэг гараа өргөн уухай хадаацгаав. Амгаан уухайн төрлөг дугуйран тоон болоход нөгөө хэдийн уухайн дуу унь болон амгаан босгосон тоонтой холбогдох нь тэр. Амгаан өргсөн 2 гар багна болоход нөгөө хэдийн хөтлөлтсөн гар хан болон бэхлэгдэв. Амгаа их хүмүүн, эцэг хүмүүн та хоёр наашир. Голч намнан хоёр өөртөө авчирсан шидээ энэ хоёрт нэг нэгээр нь уг химээтэл голч төрүүлэн нялхуурын шидтэй шижрээ эмгтэрүү шидтэл араас нь намнан уйтгар гунаг баяр баясал хоёрын шидтэй шижрээ эрэгтэрүү шидчв. Зүрх сэтгэлийн шидтэй 3 дахь шижрээ шидэх гэж байгаад хит ядарсны хуу нэгэн бөгөөс хит догдулсны хуу эс бөгөөс албаар тэгснүү дээш шидтэл түүнийг авахаар эрэм хоёул ухас хийн зэрэг хөдлөн хоёул хамт бариад авчихв. Эрэм хоёул дундаа барьсан зүрх сэтгэлийн шижрээ нэг харан өөртөө нэг харан инээмсэглэн зогсцооход тэдний дороос гал бадамлан асхан тэр үүнийг л хүлээж байсан мэт амгаа гаалтан ганга голч намнан тав чимээгүйхэн өргөө гэрээс гарan эрэм хоёрыг өр хүүхэдтэй нь амьдралын уйтгар гунаг баяр баясал зүрх сэтгэлтэй нь өргөө гэрт нь үлдээгээд өөр өөрийн тас шувууг дуудацгаан шувундаа мордоцгоов. Амгаа бид зорьсон хэрэгээ ямартай ч орчлон дэлхийн төгсгөлийн өмнө амжиж биелүүлж чадлаа. Энэ хамгийн өндөр 5 хайрхны ороо дээр нэг нэгээрээ сандалан бүгдийг ажиж бай. Химээгээд нисэх гэтэл голч амгаа бид ингэхэд юу хийсэн ямар шидэг үзүүлснэ хэлсэн. Гэвч чи юу хийв? Би та нарын шидийг бүгдийг нэгтгэж өрөх гэрийн тооныг гээгүүлж барьлаа. Мөн мөнхөд дурсах голын эзэд гэдгээ хизээж бүү мартаг хэмээн энэ харагдаж буй 5 хайрхны голд сүүгээр сүлрэн урсах мөнхийн цагаан сүүн голыг ундрууллаа. Химээтэл бүгд толгой дохин хүндэтгэл үзүүлээд өөр өөрийн хайрхны зүг тус тусын тас шувундаа мордон нисцгээлээ. Тэд өөр өөрийн хайрхандаа очин уухайлан уртын дуугаар шуран хайлахад тэнгэрт үйлс бөөгнөрөн байснаа ганц нэг бороо дусалж эхлэв. Баярлсан тавч дууга улам чангалан өөр өөрийн авайг гарган омогшно. Борон дусал аажмаар нэмэгцээр улам ширүүсэн шаагсаар хэдэн өдөр ангасан талыг ундаалan орж байсан бороо амгаа гаалтан ганга голч намнин тавын сууж буй хайрхад дээр цас болон бударч эхлэв. Цас малгаалan орсоор алтай таван богдын хайрхад мөнх цаст ноён оргил болон дархлагдсан нь энэ буюу энэхүү зохиолыг бичих болсон учир нь мөнхөд урсах гол буюу Монгол хэмээх нэрийн утгыг мэддэг учир алтай таван богд хайрхтаа нүдээр үдэж омогшиж бахархсан учир алт ухаж газраа үгээрүүлж хаа сайгүй онгичж харлуусныг харсны учир эцсийн бүлэгт гიშгэх газар уух ус амьсгалах агаар
Эрх чөлөө минь хумхаар хумигдж байгааг хараад эмзэглэж явдгийн учир чаддгаараа ийхүү зохиомж болгон бичиж үзхийг хүслээ. Хамгийн сүүлд хэлэхэд Монгол ахуйг харуулсан Harry Potter бичиж үзмээр санагдсан учраас зориг гарган ийхүү бичлээ. Галдан хөрс шорооны төлөөлөл болгож энэрэнгүй төвчээртэй хүмүүний эхлэл их хүнийг газар шороо ганга хайрхан уулын төлөөлөл болгож нөмөр түшигтэй ухаалаг нуруутай эр хүнийг хөвч агаар голч урсгал усны төлөөлөл болгож баяр баясал хайр түгээгч хөврөл хүүхдийг урсгал ус ундраг намнан хүний мөнх чанарын төлөөлөл болгож зүрх сэтгэл баяр баясал итгэлийг зүрх сэтгэл амгаа амьдралын бат бөх оршин тогтнох үргэлжлэн хөврөх нандин ариун үнэнч гэр бүлийг амьдрахын мөн чанарыг тус төлөөлүүлэн чадан ядан хэлгсэн билээ. За ингээд энэ удаа та бүхэндээ цэндэн байгалмаа зохиолчийн их дэлхийгээ хайрлан хамгаалах, дээдэлж шүтэх, ухаарл хайрлсан сайхан өгүүлдгийг та бүхэндээ бүтнээр уншиж хүргэлээ. Өгүүлгээ унших эрхийг олгосон цэндэн байгалмаа зохиолчдоо сонсогчдийнхоо өмнөөс баярлсан талархснаа илэрхийлье. Ингээд дараагийн олон сонирхолтой бүтэн зохиолуудаар уулзтлаа. Түр баяртай.